Дараагийн мэдээ өнгөрсөн 7 хоногт Доронтод болсон гол үйл явдлаар газрын тасны тухайд уулзалтыг нэрлэе. Энэ үеэр газрын тасны газрын дарга үйлчилгээ бүрэн телевиз, шин суваг телевиз, инфо сурвалжлагч Хайлар дахь Дид консул Ганбаяр нарыг буруутган хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал ташаа мэдээлэл хийснийхэн төлөө Дид консул Ганбаяртай гадаад харилцааны яамны шугамар хариуцлага тооцно гэлээ. Тэр нь ямар мэдээлэл байсан бэ гэхээр за одоогоос 10 жилийн өмнө Матад Томсгийн талд үйл ажиллагаа эхэлсэн Хятадын 100% хөрөнгө оруулалттай Петрочайна Дачин Тамсаг Монгол компани олборлолт 2020 онд дуусаад за халахгүй матны нутаг дэвсгэрт байгаа бүх тосыг сороод ингээ гадагшаага гарах ийм мэдээллийг албаны хариуцлагатай тодруулах юм бол Хайлар дахь Дид консул Ганбаяр өглөө. Матад Тамсаг халахгүйн талд 10 гаруй жил нефтийн үйлдвэрлэлийг явуулж байгаа Хятадын 100% хөрөнгө оруулалттай Петрочайна Дачин Тамсаг Монгол компани 2020 он гэхэд ердөө 4 жилийн дараа тосон баялагийг ховхс орж дуусгаад нөгөө хэдэн сэндвичийн барилга хамж аваад арилаад өгөх нэ. Петрочайна Доронтын 2-2 бомтыг дангаар эзэмшдэг. Тэгсэн хэрнээ Минэн Тамсаг Бадан мишин халахгүйн талыг тос зөөдөг том машинаар талхалж дуусч байгааг улаан шороо эргэлцсэн цүл болсныг нүдэрээ хараад халаглах дэрэгдэн байгаа хүмүүс л хэлэх байх. Хилийн бомб руу үйлдвэрлэлийн баазаасаа зам тавьж байгаа нь нэгдүгээрт оройтсон арга хэмжээ. Хоёрдугаарт энэ их тосон баялагийг аль болох хурдан хугацаанд зөөж дуусгах зорилготой өөрсдөд нь л хэрэгтэй юм а. Нефтэн дуусаад гараад явчихаар 19-с бомб руу тэр замаар нь хэн явах юм бэ? Ач холбогдол тун багтай үлднэ дээ. Түүний оронд Чойболсонг холбогдчихсан бол тосгүй болсон элсэн цүл үлдсэн ч гэсэн замтаа боллоо доо гэд баярлах байсан ч юм бэлөө. Албаны хариуцлагатай хүний үгийг хүргэе. 2017 он гэд олборлтын хэмжээ буураад хилээр гарах газрын тосны хэмжээ багасна. За энэ цаашаа үргэлжлээ 2020 он гэхэд бол ерөнхийдөө Дачин Тамсаг компани манайхаас дахиж тос авахгүй. За тэгэхээр 20 он хүртэл энэ Дачин Тамсаг компанид бол манай талаас тавиад байгаа шүү дээ. За та нарын Доронтын талаар ингээд зөөгд байна. Энэ зам тавьчаач ийхгүй л байна. Тэгэхээр энэ дээр одоо бас орон нутгийн зүгээс санаачлагтай ажиллаад нэгэн тал 17 онд эдгээр эцсийн хүчин чадлаа ашиглаад тэрнээс хойш юу нь буурах юм бол тэрнээс өмнө бүгдээрээ бомтой ядаж тэдний хөрөнгөөр гайг болгоод авах хэрэгтэй. Одоо энэ урдлын өвдөг байшуу бомт бол үнэхээр хэцүү шүү дээ. Эднэр одоо 10-20 оноос өмнө зам тавина гэж хизээч байхгүй. Тэр бол одоо ер нь бол миний хувь хүний үзлэр бол тийм ингэсгэж явж байгаа л 20 он гэдэг бүх юм хаагаад явдаг. Тэр бол дотор. Энд чинь газрын тосны үйлдвэр барьна гэж байна. Газрын тосны нөөцөн дуусаад байхад энэ чинь үйлдвэр барих юм одоо л яригдж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол бас л хэцүү. Тийм учраас бол аль би бодиттой юм ярьж байгаа шүү. Харин газрын тосны газар Петрочайна аль нь 19-р талбай олборлолтод шилжсэн. Нэгдээд 2 жил болж байгаа 21-р талбай нөөцөн дуусах яагаад ч үгүй. Өнөөдрийн хурдаар явах юм бол 50-60 жил зөөгөөд ч урсгаат ч барагдахгүй ухааны юм ярьдаг да. Эсвэл Ганбаяр Дид консул андуурсан. Эсвэл хятадууд монголчуудыг тэнэг гэж басамжлан улаан цайм худал мэдээлэл өгч байгаамаа. Газрын тосны газар Петрочайна холбогдох газрууд нь тодорхой ярихгүй юм бол нефтэн баялгаа хятадуудад найр тавьсан төрийн бодлогын гайгаар дорночууд монголчууд юу ч үгүй үлдэж магадгүй нэ. Харин газрын тасны газрын дарга үлзээ бүрэн энэ мэдээллийг үгүйсгэн яаж ч сороод зөөгөд урсгаад хятадууд хагас 100 жилдээ Доронтын газрын тасыг зөөж дуусахгүй гэлээ. Бид энэ сав газар 307 сая тонны нөөцтэй. За энэ бол хамгийн багадаа 60-70 жил. За цаашдаа 100 жил бид олборлолт явуулна. Маш хариуцлагатай юм болсон. Газрын зүгээс биднээс гадаад харилцааны яамд холбогдох хариуцлага тооцох асуудлыг бол тавьсан байгаа. Төрийн албаагч хариуцлагагүй мэдхгүй сэдвээр мэдэг хийх эрхч байхгүй, үндэслэлч байхгүй. Гэхдээ яг тэр нөөц энэ тэр хятадууд зөөгөөд байгааг Ганбаяр Дид консул ташаа мэдээлжээ гэж бодоход цаад санааг нь буруутгамааргүй юм байна лээ. Петрочайна Матад Тамсгийн талд үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болж байгаа мөртлөө орон нутгаа дэмждэггүй юун тэр зам харгуу байтугай хажууд иргэдэх Матад сумын байж байгаа царайг л харалдаа. Анх орж ирэхдээ л суурьшлийн тосгон байгуулна. Матадыг танигдахын аргагүй өөрчлөн. Зам харгуу дид бүтэц юу ч биш гэд байсан 10 гаруй жил юу ч л алга байгаа гэх мэтэр олон асуудал дээр Монгол хүний сэтгэлээр хамаг баялгаа өгч байгаль орчноо сүйтгэүүлж байж жоохон ч гэсэн юм аваад үлдээ гэсэн санаагаар л хэлсэн үг болоо да. Энэ талаас нь бодоод үзэхээр хятадын 100% уурхайг манай газрын тосны газар өмгөөлөд Монголоо гэсэн сэтгэлтэй нэг залууг тэрнийг нь дамжуулсан сурвалжлагчийг буруутгаад бухимдад байх шаардлага байхгүй л мэт санагдах юм да.